Улаанбархны халдвар хоногт 200-аас 300 тохиолдлоор нэмэгдэж байна. Улсын дэд шүүх Батчлуумчийг цагаатгалаа. Манай улс сагсан бөмбөгийн 3 тэмцээнийг дараалан зохион байгуулсан анхны улс болно. Баруун болон Говийн аймгийн нутгаар ургамлын гаралт муу байна. Монголиа системд мод бүртгүүлэх үйлчилгээг шинээр нэмлээ. Буриадад 2 баавган ноцолдож буйн камерт бичигджээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Улаанбархны халдварлах түвшин эрчимтэй нэмэгдэж байна. Өмнө нь хоногт 30 орчим тохиолдолд бүртгэгддэг байсан бол сүүлийн өдрүүдэд 200-аас 300 гаруй тохиолдлоор нэмэгддэг болжээ. Тиймээс гэрээр эмчлүүлж буй хүмүүс 5-аас 6 хоногт гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй юм а. Хөнгөн туссан гээд гадуур явж халдвар тарах явдал их байна гэж халдвар төвчин судлалын зөвлөх эмч Чинбаяр хэлж байна. Эхний туралд гарснаас хойш 4-5 хоногийн дараагаас энэ хүүхэд нийтийн дунд явж болно, хичээл сургуультай явж болно. Хэрвээ биеийн байдал сайжирсан бол. Тэгтэл зарим хүмүүс яаж юм хэрэг хөнгөн маягаар ингээд хүүхдүүд 1-2 хоног алуураад магадгүй 10 настай хүүхэд дархлаажуулалт урд нь хийгдэжсэн бол тууралтанд дөнгөж нэг нүүр цэжээр бүтгэхэн гараад ингэнгүүт нь гайгүй юм чи маскын зөвлөгээр шалгалтанд нь оруулчих, хичээлд нь явуулчих гэдэг юм яригадаад байгаа. Тэгэхээр энэ бол яг халдварыг тарахад үнэхээр нөлөөлөд байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбархны халдварын батлагдсан тохиолдол 5309 болж нэмэгджээ. Халдвар 10-аас 14 насны хүүхдүүдэд хамгийн өндөр хэвээр байна. Мөн 0-оос 4, 5-аас 9, 15-аас 19 насныханд өндөр хэвээр байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд 25-аас 29 насныхны өвчлөл эрс өсжээ. Сургууль цэцэрлэг амрах үеэр хөдөө орон нутаг руу зөөвөрлөгдөх магадлал өндөр байгааг халдвар төвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Анх Баяр хэлж байна. Улаанбархны дэгдэлд сургууль дээр суурилж дэгдээд байна шүү дээ. Тэгэхээр энэний төвлөрөл саарна гэж тооцоолж байгаа. Гэхдээ нөгөө талын эрсдлэр болохоор яг хүүхээр энэ хүүхдүүд ба нөгөө цуслан хөдөө орон нутагт тийм ээ амрахаар явах нь. Тэгэхээр Улаанбаатарт байсан нөгөө өвчлөл маань хөдөө орон нутагт гарах эрсдэл өндөр байна. Батчлуумчийг цагаатгалаа. Тодорхойлбол эрүүл мэндийн хөгжлийн төвийн ЭС-д эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохион байгуулах албаны дараагаар ажиллаж байсан Батчлууныг хүний цус эд эрхтнийг хууль бусаар авах гэмт хэрэгт буруутган шүүхээс ялгаанаасан. Харин улсын дэд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг өнөөдөр дахин хэлэлцэж Батчлуумчийг цагаатгалаа. Ариун цэцгийн шидэл хоолын шидэлд оновчтой болсон. Манай улс сагсан бөмбөгийн олон улсын 3 тэмцээнийг дараалан нутагтаа зохион байгуулсан анхны улс болох гэж байна. Тодорхойлбол Сүхбаатарын талбайд 3-ыг харьцах нь 3 сагсан бөмбөгийн 3 тэмцээнийг дараалан зохион байгуулна. Энэ сарын 18-наас 19-ны өдрүүдэд эмэгтэйчүүдийн цовруул буюу FIBA 3-ыг харьцах нь 3 Women's Series болох 20-оос 21-ний өдрүүдэд их туулга, 23-наас 29-ний дуустал дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Эмэгтэйчүүдийн дэлхийн цовруулд Канада, Герман тэргүүтээ 12 баг оролцохоос манай улсаас Улаанбаатар Amazons баг чансаагаараа оролцсноо. Мөн үндэсний шигшээ багийн тамирчид өрсөлдөнө. Харин их дуулгад Сербийн Лиман, Бахрейний Рифа тэргүүтээ 12 баг оролцохоос манай улсаас Улаанбаатар MMS Energy завхан клуб оролцсноо. Түүнчлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөнө. Монголын эрэгтэй баг чансаагаараа 10 дугаарт бичигдэж байгаа бөгөөд бие хэсэгт Америк нэгдсэн улс, Латви, Япони, Монтенегрогийн шигшээ багтаа өрсөлдөхөөр болжээ. 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баруун болон Говийн аймгийн нутгаар ургамлын гаралт муу байна. Тодорхойлбол Баян Үлгий, Говьалтайн зарим хэсэг, Увс ховд Завхан, Баян хонгор, Өвөр хангай, Дундгов, Өмнөд Говь аймгийн зарим сумдаар бэлчээрийн гаралт муу байна. Харин Хөвсгөл, Булган, Ар хангай, Дархан уул, Хинти, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Увс, Завхан, Өмнөд Говь, Дорнод Говь аймгийн зарим нутаг, Баян Үлгий, ховд Говьалтай, Баян хонгор, Өвөр хангай, Сэлэнг, Төв, Дунд Говь аймгийн зарим сумдын нутгаар бэлчээрийн ургалт хэвийн бусад нутгаар дунд байна. Бэлчээрийн ургамлын ургалтад салхины хурд болон хурд тундасны хэмжээ, агаарын температур нөлөөлж байна. Тодорхойлбол Талхэр болон Говь баруун талын нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Хурд тундас нийт нутгийн 60 гаруй хувьд дунджийн орчин буюу түүнээс бага орсон зэрэг нь нөлөөлж байна.
E-Mongolia системд мод бүртгүүлэх үйлчилгээг шинээр нэмжээ. Хүмүүс аппликейшн руу нэвтрэн мод бүртгүүлэх зэс рүү орж өмнө болон шинээр тарьсан модоо бүртгүүлнэ. Ингэхдээ ямар төрлийн мод хаана хизээ тарьснаа бүртгүүлж модныхоо зургийг оруулах боломжтой. Манай улс 2028-аас 2030 онд 850 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн онд 84 сая мод тарьснаар мод тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоог хэмжээ өмнөх онуудаас 5-аас 6 дахин нэмэгджээ. Цаашид тарьц суулгацынхаа нөөцийг 100 сая хүрэхийг зорж байна. Буриадад 2 баавгаан ноцолдож байгааг камерт бичиж авчээ. Тодорхойлбол Түнхэн аймгийн Цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан хяналтын камерт 2 баавгаан тулаан бичигджээ. Бичлэгт 2 залуу баавгаа өөрсдийн зан төлөвийг илэрхийлж зөөлөн цохих хазах зэргээр ноцолдож буйн үлджээ. Үүгээр баавгаа амьдрал хийгээд залуу баавгааг амьдралд хэрхэн бэлтгэгддгийг тодорхойлох боломжтой олно гэж мэрэгчлэнүүд үзэж байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.